Хүүхдүүдээ та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За өнөөдөр та бүхэндээ элсэлтийн ерхий шалгалтанд зориулаад олон тооны нөхцөлийг одоо сэргээж сануулах гэж байна. За олон тооны одоо дараах дагвар нөхцлүүд байдаг. За ууд, нар, дээ, эс, чууд, чул. За энэ нөхцлүүд ер нь нэг ширхэг зүйлийг одоо олон тоо болгодгоо. За эдгээр нөхцлүүдийг үндснийчгээр хэрхэн бичдэг вэ? За тус бүр жишээгээр та бүхэндээ харуулж байна. За орнууд, мөрнүүд, гэрүүд, эмчнэр, малчид, уулас, эхчүүд, бөхчүүл гэх мэт. За эдгээр нөхцлүүдийг ер нь олон тооны нөхцөлийг тухайн үгэнд залгахдаа нөгөө тохиромжит үгэн дээр нь залгахаас гадна үндэсний бичигт төгсгөл харгалзаж залгана. За жишээлбэл ууд нөхцөлийг хишиг болон инээр төгссөн үгэнд залгахгүй харин нугууд нөгөөд нөхцөлийг хишиг болон инээр төгссөн үгэнд залгадаг. За харин бусад бүх гээгүйлэгчээр төгссөн үгэнд уудыг залгах жишээ нэ. Тэгэхээр энэ үндэсний бичгийн 3 хэлбэр маань Монгол кирилл бичгийн уудыг л одоо илэрхийлдэг байх нэ. За тус бүрийн нөхцлүүдийг дагуулсан жишээ байна. Та бүхэн бичлэгээ зогсоогоод хургуулээд уншаарай хүүхдүүдээ. За дараагийн нэг зүйл хэлэх юм мартах шахлаа. Энэ дээр нөгөө нугууд нөхцөлийг эр эмүүгийн гээтэйг нь одоо ялгаж дагуулж бичнэ хүүхдүүдээ. За дараагийн нөхцөл болохоор дээс байгаа. За дээс нөхцөлийг болохоор бусад нөхцлүүдийг ботход за жишээлбэл сая өмнөх жишээг харахад ууд нугууд нөгөөд гэсэн нөхцөлийг болохоор дандаа өмнөх үгээс нь тусдаа буюу дагуулж бичсэн бол дээс нөхцөлийг залгаж бичдэг. За тэрнгээр түүгээр одоо онцлогтой. За мэдээж хамгийн тохиромжит одоо үгэн дээр л одоо залгана гэсэн үг. За дараагийн нөхцөл болохоор чуул чүүл, чууд чууд. За энэ нөхцөлийг мөн адил тусдаа биш холбож залгаж бичнэ. За мөн тохиромжит үгэн дээр нь залгаж бичнэ. За үгийн төсөглүүдийг хараараа хүүхдүүдээ жишээлбэл хос ишгээр төгссөн үгийн араас одоо энэ нөхцөлийг залгаж бичихэд ямар онцлогтой байна вэ гэдгийг та бүхэн бас ажиглаарай. За дараагийн нөхцөл бол нар. За нар гэдэг одоо энэ нөхцөлийг бол өмнөх үгээс нь тусдаа дандаа дагуулж бичдэг. За хөвчлөлөн нөгөө хүнтэй хүний айтай холбоотой үгнүүдийн араас дагуулдаг гэдгийг мань та бүхэн мэдж байгаа байхаа. За тэгээд олон тооны нөхцлүүдийг ингэж дагуулж чинь. За та бүхэн эсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх онуудын материалуудаас олон тооны нөхцөлтөө дасгал даалгавруудыг түүж ажиллаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.